Сайн байна уу? Cherry Book сувгийн Монгол Adventist булан маань энэ удаагийнхаа дугаарыг Архангай аймгаас үргэлжлүүлэн явуулж байна. Тэгээд энэ удаагийн маань зочноор Архангай аймгийн сүмийн пастор Лавг Давг маань бидний урилгаар яг одоо бидэнтэй ярилцахаар энэ дээрээ сууж байна. Тэгээд бидний урилгыг хүлээж аваад надтай энэ сайхан байгаль дэлхийд ийм сайхан газар бас ярилцахаар энд ирсэнд баярлаа. Баярлаа. Тань ч гэсэн баярлалаа. Тэгээд гэр бүлийнхаа талаар бидэнтэй уулзаж танилцуулаад. За би амбул тавуулаа. Тэгээд эцэгээсээ гуруулаа. Ахтай дүүтэй. Тэгээд айлын дунд хөө. Айлын дунд хөө. За тэгээд гэр бүл зохиогоод одоо 3 сайхан хүүхэдтэй болсон. Тэгээд амбул тавуулаа. Тэгээд ингээ ганга одоо сүмд пастораар үйлчлээд амьдраад байж байна. Өөр ямар газруудаар үйлчилж анх ингээд баяр сүмдэд төвөгч болсон цаг үеэсээ эхлээд Архангаад иртлээ. За 2007 онд мишнерийн сургалтанд төгсөөд тэгээд Сэлэнг рүү явжсэн эхлээд. Сэлэнгэд 3 жил. Хоёулаа ажиллаа солилцчихсэн тийм. Болон ягчээс хүлээж авч илаа Сэлэнг сүмийг. Би аашнтаа суух гэдэг ажиллаа хүлээж өгчээсэн. Хүүхдтэй хамт очижлаа. Тэгээд дараа нь Сэлэнгийн дараа яг оюутан болоод хотод орж ирээд тэгээ гайхамшиг тайл сүмд ер нь үйлчилж исэн. Одоо тийм сайн дураараа үйлчилж исэн. За тэгээд дараа нь болохоор тэндээсээ Доронтод руу явсан. За. Доронтод нэг 7-8 жил болсон. Бас уудсан байж тээ. Уудсан. Одоо Архангад хэдэн жил болж байна? Одоо Архангад ирээд нэг 3 жил. За. 3 жил гарантай болж байна да. Анх яаж сүмд явж эхлэв? Анх яаж итгэгч болов? За анх бол манай ах нэмсрэн гэдэг пастор хүн байгаа. Тэгээд ахыгаа сүмд очиж илаа. Тэнд очиж. Миний хамгийн хүндэлдэг пастор. Тэнд очиж Бурхныг таньж мэдэж, тэгээ ахаасаа гоё үлгэл жишээг харж. Тэгээд ер нь сүмд очиж Бурхан 7 дахь бүрээ сүм гэдэг ахалдаг байсан. Тэгээд сүмд очиж Бурхныг таньж мэдээл тэгэл өөрөө их Бурхан залбирдаг байлаа. Өөрийнхөө одоо нөгөө хүч тутсан чадал хүрхгүй зүйлдээ Бурхан л залбирдаг байлаа. Бурхан минь та туслаач гээл. Тэгэл тэр болгоныхоо залбирлын хариултыг авч ирсэн. Бурхан үнэхээр надад олон гайхалтай надад гэлчлүүд байдаг. Бас нэг нь эхнэр чинь байх те. Залбирлын хариулт. Тийм тэгэл хамгийн мундаг дуучин эхнэртэй шүү дээ. Манай Adventist сүмбүлийг Бурхан надад өгсөн би үнэхээр их баярлалаа. Тэгээд сайхан эхнэрийг үр хүүхдийг сайхан олон сайхан дэндүү гайхалтай бэлгийг надад өгсөн. Өнөөдөр бид нар ингээд танаа гэр бүлийн нөгөө магтан дууг бичиж байгаа. Би бас айгүй бахархчлаа. Ямар гоё юм бэ? Гэр бүлээрээ дуучид ийм мундаг Бурхныг алдаршуулж байгаа гэр бүлгээд үнэхээр бахархчлаа. За тэгээд гэр бүлийн хүн гэснээс эхнэрийнхээ тухай бидэнд танилцуулбал юу ямар мэрэгжилтэй юу хийж байна? Мэдээж сайн мундаг пастрын ард сайн эхнэр байгаа мэдээж. Тэгэхээр за яг цусхан танилцуулбал. За манай хүн бол Уган Дэлбэ гэдэг. За тэгээд сүмд бас олон жил явсан төв сүмд үйлчилсэн. Тэгээд ер нь дуулах авьяастай. Тэгээд Бурханаас үнэхээр гоё дуулах авьяас хөгжимдөх тэгээд авьяасыг авсан. Тэгээд тэрүүгээр бас Бурханыг алдаршуулаад дуулаад олон газар баярын мэдээнд үйлчилж явсан. Бүр айгүй олон орнуудаар үйлчилж явсан. Golden Angels гэдэг магтан дууны хамтлагийн гишүүн байсан тий. Тэгээ одоо сайхан хайртай үлсэн юм одоо ингээд ээж нь байна да. Сайн ээж нь сайн хань маань тэгээд. Яг үнэ. Тэгээ Бурхны хувьд бол гэр бүл гэдэг чинь хамгийн чухал зүйл тий. Тэгээ гэр бүлээ ингээд аваад явна гэдэг бол үнэхээр сайхан. Тэгээд би бас танаа гэр бүлээр үнэхээр их бахархаж байгаа. За тэгээд итгэгч хүмүүсийн хувьд нөгөө гэрчлэл ярина гэдэг шүү дээ. За тэгээд чи түрүүн хийсэн зөндөө олон гэрчлэлүүд байгаа. Тэгээд тэндээс хамгийн хөгжилтэйг нь гэж хуваалцах юм бол би дандаа хүмүүсээс хөгжилтэй гэрчлэлийг нь асуух дуртай. Яагаад гэхээр нөгөө буцаад эргээд харахад тухайн үедээ хөгжилгүй байсан ч гэсэн буцаад эргээд харахаар айгүй хөгжилтэй үйл явдлууд бидний амьдралд айгүй тулгарсан байдаг шүү дээ тий. Тэгэхээр тийм инээдэмтэй хөгжилтэй үйл явдал тохиолдож байв гэрчлэлд. Яг хөө ер нь сүмд ирснээс хойш ингээл үйл явдал олон найз нөхөд тэгэл ингээл сүмийн хамт олон донд янз бүрийн хөгжилтэй зүйлүүд болж л байсан л да.
зөндөл юм болж исэн. Гэхдээ яг хөгжилтэй гэлчлэл гэхээр өстө санахгүй. Гэлчлэл гэхээр ер нь тэгэл дандаа л бурхнаас залбирлын хариултыг авч исэн. Тэгэл гуугаад уйлал дуулаад залбирж исэн. Тэгэл тэрэнд бурхан бас хариулж исэн. Тэгэл тийм л үзүүд их байдаг. Жишээ нь ингээл хүүхд өвдөх чинь ингээл өстө залбирхаас өөр тий яахаа мэдэхгүй тэгэл ингээл уйлал залбирал. Тэгэл хүүхдийн минь идгээл ингээл бүх асуудлууд ингээл гоё болоод зөндөл тийм зүйлүүд байдаг. Ээж маань гэсэндээ өвдөх үед ингээл тэгээ би чи өөрөө бол яг мөр маланд их дуртай хар багасаа адуу хаана нь ерөөсөө яг л хажууд нь байдаг байсан. Тэгэл мөрний талаар яасан ч их гэлчлэл болдог байж лээ. Мөрөө алтан олон залбирн, мөртөө болохын төлөө залбирн болсон тэгээд алдсан тэр итлийн хурдан мөр авчаад аава би сансан дээр сараснаа авлаа гэж аавдаа хэлжсэн. Дөөдхөө алдаал тэгэл олохгүй бүр нөгөө мөр маань бүр ингээд урагшаа хайгаад нэг ахыхаа манай ээж ганц төлсөн ахтай ганц ахтай тэгээд ахыхаа морийг унаад явж байгаад сүүлдээ нөгөө морин зогсоод бүр явхаа болоод тэгэл өста мориноосоо буугаад уйлал залбирж исэн морин олохын төлөө тэгэл ингээл хүнээр дамжуулаад бас морин маань олоод гсэн тэгэл тэгэл тэрийг сонсоод бурхан минь баярлалаа гэж уйлал талархаал залбирал явж тийм зөндөө зүйлүүд байдаг тэгэл ер нь би бурхан тэгж л итгэсэн ер нь яг өөрийнхөө дуртай зүйлээр хай байгаар тийм хөгжилтэй гэвэл одоо нэр бас хөгжтэй ч юм уу те өөлж залбираа олон мөрөө олж гутаа уйлаад бурхан баярлаа гэж уйлаа. Тэгээд чи бас надад өмнө нь хэлжсэн шүү дээ нөгөө нэг бүр чиний уйсан мөр төрүүлжсэн гэдэг те. Тийм төрүүлж орж ирээ ам үзүүлээ наан хүүхд намын татаад тэгтээ яатсан. Тэгээд бас мөрөө хүсч нэг мөртөө болсон ч нөгөөдх маань чонд идүүлээд тэгээ би ч мөр гонгийн болоод тэр мэдээг сонсоод уйлаад энэ олон мордын дундаас ганц морийг минь одоо эдгэн чи өвдөө гэд барыг дуу зохиосоо. Дуу зохио. Тэгэл тэрийг их ер нь тийм жоохон сэтгэлээр унаад тийм хэцүү байдал олцсон байхад нь манай ах дүүгээ ханзаараад тэгээд миний дүү залбираарай хан чадвалмаар авч өгнө гэл. Тэгэл ах маань тэгээ аавтаа нийлж байгаа дүү битгүүл нэг мөр авч өгч ирсэн. Тэгээд тэр бол бас л гэлчлэл тэгээд гэлчлэл ярихаар заавал мөр ячээд идэв юм аа. Яхаар. Яаж хийж байгаа? Тий яах. Мөртөө болгогдчихдаг. Яг эхний яг үеийн амьдрал ингээл яах салшгүй холбоотой бурханд итгэх цаг мөчөд тий. Гэ байдаг болохоор анх гэж ярихаар юусоо тийм болчиход идэв тий. Тэгээд бид нар ингээд итгэлийн амьдралд бусад хүмүүс сүмийн ахлагч пасторууд тэгээд бас гэр бүлийнхэн маань нөлөөлдөг шүү дээ. Одоо ингээд бидний итгэлийн амьдралд би чиний ярианаас сонсохоор ерөн ах чинь илүү их үлгэр дуурайл болж чиний одоо ингээд нөлөөлч хаарж одоо ингээд суралцж байсан хүн чинь байсан юм шиг байна те. Ах ахаараа их бахархан тэгээд ах шиг ийм гоё хүн болох юмсан гэж бас бодно. Манай чуулганы хувьд ч гэсэндээ ер нь бол хамгийн урдаа барьдаг мундаг пасторуудын нэг сургаал амлалын хувьд ч гэсэн би бас айгүй баг залуу байхдаа их анхаар сонсч үлгэр дуурайл авдаг байсан сургаал амлалын. Тэгээд бас хэл бичих юм шүү дээ. Лавга хин чин нямка чин бүр айгүй монгол хэл бичихтэй бол айгүй мундаг. Тэгээд тэр зүйлсүүдийг тайлбарлаж өгч байгаа нэг их мундаг. Тэгээд бас их бахархштай хүмүүсийн нэг. За тэгвэл ахаасаа гадна өөр итгэлийн амьдрал чинь нөлөөсөн хүн гэх юм бол тэгэл одоо сүмд явал сайхан найз нөхдөд боллоо. Тэгээд миний сайхан найз жагаа шүү дээ. Жагаа маань тэгэл бит хоёр чинь гоё бахныг магтаал, уйлал, дуулал, тэврээл, залбираал зөндөл юм болж илээ шүү дээ. Тэгээд жаргал. Тийм жагаа. Тэгээд найз маань байна. Тэгэл одоо мондөг пасторууд зөндөө байна өө. Тэгэл үлгэр жишээ авч байгаа ах нар байна. Содаа ах байна. Сайхан ах байна. Тэгэл гоё. Библийн ишлэл гэх юм бол одоо Библийн ишлэл Библи дээрээс одоо чиний хамгийн дуртай ишлэл юм уу эсвэл чамд ингээд нэг за яг ийм зүйл байсан байна гэж яг ингэж өөрт чинь ингэж туссан Библийн ишлэл гэх юм бол за Библийн ишлэл гэвэл Ром 8:28 дугаар ишлэлээр Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст
тохиолж байгаа зүйл нэцтэй тэдний сайн сайхны төлөө байдаг юм а гэж хэлсэн байдаг. Тэгээд тэр ишлэл бас их гоё санагддаг. Муу зүйл хэдвийгээр хүн харахад те ингээд муу зүйл тохиолж байгаа ч гэсэндээ эргээд ингээд харахад үнэхээр тэр муу зүйлийг хүртэл бурхан эргүүлээд сайнаар ингээд эргүүлсэн байдаг. Эргээд харахад яг л тийм байт юм билээ. Тийм зүйлүүд бас надад зөндөө тохиолжсэн. Тэгээд ямар зүйл тохиолдсон бас айгүй хүнд нэг тийм гоё урам өгдөг гэх юм уу, босгодог гэх юм уу, те онс үед босгодог гэх юм уу, яг тэр ишлэл маань яг энэ ишлэл. Энэ тухайн үедээ хүнд хэцүү байгаа ч гэсэндээ энийг даваад гарсны даан цаана ямар их гоё ивэл, ямар их гоё сургамж те сайн сайхан зүйл ингээд байгааг олж хардаг. Тийм тэгэл юм бурхан залбирахад л бүх юм сайхан болчтiin дөө тэгэл. Тамаа. Тэгээ мөн дараагийн асуулт маань адвентист бид нар чи адвентист сүмийн гişүүд шүү дээ. За тэгээд чиний хувьд адвентист сүмийн айгүй олон сайн талууд байгаа. Одоо манай сүм одоо чиний хувьд бахархдаг адвентист бахархдаг зүйл юм чи ямар үзэл бодлоо ямар баримтлалыг хэлэх вэ? За адвентист би нэг өөр сүмд нэг очиж байгаагүй ер нь адвентист сүмдэл ингээл анхнаасаа ирсэн тэгээд явж байсан. Тэгэд яг хөө зүгээр бусад сүмүүдээс ингээд харахаар ер нь шабат өдөр өөрөө илүү тийм онцгой яг бурхны үг сургаалын дагуу явж байгаа болов уу гэж боддөө штэ. Тэгээ яг хөө биднэрт одоо ингээд олон мундаг багш нар хичээл ном заана л да. Тэгээд тэр зааж байгаа сургаалууд бол яа харахгүй л үнэхээр яг Библийг ямар гоё тайлбарлаж хэлж зааж яг давны эцтэй. Ямар ч Библиэд тийм зөрчилдөг зүйл адвентист сүмийн сургаал юм юуч байдгүй гэж би олж хардаг тийм болохоор яг л энэ тэгээд нэг тийм туушурдгүй яг тэр л энэ л гэж туушрахгүй айгүй юм наата цаанта энэ бурхныг бид нар бол тэр агуу байдлыг яаж тийм юм гэж шууд хэлж мэдэхгүй шүү дээ. Яаж утсан тэрийг ойлгохгүй ухаарахгүй. Тэгээд тэр талаар бол үнэхээр мундаг хүмүүс байдаг гэж хардсан би тэгээд судлаад уншаад заагаад ингэ явж байгаа хүмүүсээ бол өстой. Энэ яг л яг тавт нийцдэг тэгэл хүлэн зөвшөөрдөг үнэхээр. Аваа. Үнэхээр манай адвентист сүмийн үзэл баримтлал Библиэлд суурилсан бөгөөд Библийг хизээч Библийн гадуур Библийн эсрэг ямар сургаал амлал болон одоо үзэл баримтлал байхгүй гэдэг нь л тийм. Тэгээд бас миний хувьд бол айгүй бахархдаг зүйл маань гэр бүл адвентист сүм гэр бүлийг хамгийн тэргүүн тавьдаг, эрүүл мэндийг хамгийн тэргүүн тавьдаг, боловсролыг бас хамгийн нэг номерт үздэг тийм. Тэгээ эдгээр зүйлсүүд нь угаасаа аль хэдийн Библиэлд өгөгдсөн байж байгаа. Нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр хүн ингээ гэр бүл болоод л нэгэн бий болж байгаамаа гэх тийм. Тэгэн гута бидний бие бол бурхны сүм юм аа гэх тийм учраас бид биендээ анхаарах ёстой гэд. За тэгээд чиний хувьд манай үзэгчдэд одоо хандаад юу гэж хэлмээр вэ? Одоо ямар нэгэн урмын үг хуваалцах гэвэл. За тэгээд ямар тач одоо Аштан Балгарач хувьд ийм сайхан зүйлийг хийгээд ингээд бурхныг алдаршуулад тий хүмүүсийн гэрчлэлийг хуваалцаад дуу хоолой магтаалыг ингээд бурханд ингээд хуваалцаад нэгэр ийм сайхан зүйлсүүдийг хийж байгаад баярлалаа. Үүнийг үзэж харж сонсож байгаа хүмүүс бас маш хэвэл авч байгаа. Тэгээд итгэлэн сонсох нь Христийн үг байл гэж байдаг тий. Тэгээд тийм учраас тэр хүмүүс илүү сайн гой сонсоод тэгээд өөрт хэрэгтэй зүйлсээ амьдралд нь хэрэгтэй зүйлс бас яг нэг бурхан нэг хүнээр дамжуулж үгээ хэлдэг байхгүй юу? Ямар нэгэн зүйл ингээд болоход Библиэр скол магадгүй яг энэ нэвтрүүлгээр ч юм уу те нэг сонсоод яг л бурхан яг өөрт чинь тулгарж байгаа тэр хүн хэцүү зүйл тэрийг даван туулах дарга зам ч юм үү тийм үү те тэрийг ингээд хэлж өгдөг. Тэгээ тийм л зүйлүүд бас ингээд энэ нэвтрүүлгээр дамжуулаад хүмүүс бас хурж байгаа байхгүй. Хэн нэгний гоё босгож байгаа хэн нэгэн хүн гоё тэр дуртай магтаалыг сонсоод бурхны гоё мэдэрж байгаа бах тий бурхан руу зүрх сэтгэлээсээ ойртож байгаа бах бурхныг магадгүй хэлж хайж байгаа бах ингээл тийм учраас одоо тэр хүмүүстэй сайн сонсоорой үзээрэй хараарай тэгээд гоё өөрөө бас хуваалцаарай тий тэгээд бусдтай хуваалцаарай тэгээд бусдыг бас тэнхрүүлэх ч юм өөрөө тэнхэрнэ гэж яддаг тийм учраас
Тийм үлээ. Тэгээ ер нь хүмүүсийн гэрчлэл гэдэг гоё шүү дээ. Тийм шүү. Сайхан биз Үнэхээр дээ. сайхан. Тэгээд гайхамшигтай зүйл тэр хүмүүст өөрсдөө тохиолдсон зүйлийг хэн ч нэг тийм үүсгэж чадахгүй тий. Тийм яг үнэ. Магадгүй бурхныг байдгүй гэдгээр ингээд маргаж үүсгэж болох юм тий. Гэхдээ хүний амьдрал тохиолдсон яг тэр үнэн бодит түүх амьдрал өөрчлөлтийг бол идэглэе тий. Бүр гайхамшигтай итгэл зөндөө болж байгаа. Тийм зүйлийг хэн ч үүсгэж чадахгүй баг. Тэгээд цаана бол бурхан байдаг учраас өнөөдөр бид ингэж байгаа энэ сууж байгаа тий. Яг үнэ. Байдаг юм. Тэгээ энэ сайхан байгаль дэлхийг бүтээгээд тэгээ бид нэр ер нь байгаль байна гэдэг бол ер нь бурхныг их мэдэрдэг. Их гоё санагддаг. Ер нь байгальд зугаалах, найз нөхдөд хамт аялах гэл ер нь их дуртай. Тэгээд сайхан байгальтайгаас ирсэн байна. Гоё байгальтайгаа зураагаа. Өсөж өглөөс хойш байлаа та тий зөндөө удаан байлаа. За тэгээд миний урилгыг хүлээж аваад яг энэ газар надтай хамт ийм сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Гадаа хүйтэн байна. Тийм. Хүйтэн болж гэлж байна. Намрын сэрүү орж гэлж байна. Өдөр их сайхан дулаахан байсан тий. Тэгээд заавал хойлоо хамтдаа тэгээ үзэгчтэй баяртай гээд нэвтрүүлэг өндөрлөе тий. За. Баяртай. Баяртай.